Сайн байцгаана уу? Stay tuned байна. Би Марлаа. Сэлэн байна. Бид хоёр өнөөдөр ингээд Улаанбаатарт new activity юу байна бүгдийг туршиж үзэхээр ирлээ. За эхний дугаараар бид хоёр йогаг сонгосон байгаа. Let's go. Улаанбаатар хотод одоогоор 60 гаруй йогийн төвүүд үйл ажиллагаагаа эрхэлж байгаа юм лээ. Хоёр өнөөдөр Sirgen Yoga Meditation гэдэг газрыг сонгосон байгаа. За манай йог маань Gem Cast-ийн 15 дахь 1505 дотор байдаг. Хоёр Sirgen Yoga төвдөрөө ирсэн байна. Манай өнөөдөр хэлсэн. Сайн байцгаана уу? Намайг Сэрж мэддэг. RYT 200 зэрэгтэй йогийн багш. Sirgen Yoga-ийн төвийг одоо үүсгэн байгуулсан. Энэ хүү төвд одоо багштаад явж байгаа юм байна. За манай хичээлийн хуваар болохоор 1 дахь 3 дахь 5 дахь өдрүүдээр өглөө 6:30 8 цаг тэгээд орой 6:30 ангууд дээрүүд бол одоогоор бүртгэл аваад явж байгаа. За 9 сараас бол одоо тодорхой хэмжээний одоо ангууд бол нэмэгдэнэ. За манай йогийн төвөр бол ерөнхийдөө нөгөө 13 наснаас дээш одоо тэгээд 65 нас хүртэлх хүмүүс бол хичээлж байгаа. За тэгээд бэлтгэж ирэх зүйл нь гэх юм бол бидэд тухтай йогийнхаа одоо өөрт тохирсон хувцас өмсөд за 2 цагийн өмнө одоо хооллсон байх шаардлагатай байдаг. За өглөө ирж байгаа хүмүүс маань бол аяг ус уучаад ирэхэд болдог юм байна. За тэгээд тухтай байрлалаар суугаад суудлынхаа доор 3 цэгийг мэдээ. Ахар сүүлнээсээ дэшээ нуруугаа ичцээ. Шилэнхүү зөөх хүртэл нуруугдж байгаа. Нуруугаа тэгшээ амьсгал авахта баруун гарыг дэшөөгөө зүүн чихнээсээ баруун чихшээ. Хүзүүний зүүн хажуутаас сунж аваад мэдрээ. Амьсгалаа дасуулын туршид хамраар аваад хамраар гаргаараа 3 2 1. За баруун гарыг хажуудаа буулгаад амьсгал аваад зүүн гараа дэш өргөд баруун тийшээ хазааж тулсан гарын тухай нугларж болно. Харцаа булганы догор дээш шилжүүлээ. Сайн байна. 3 сунаад өгөрөө 2 1. Тэс хэдүүлээ ширээ байрлалаа шилжүүлээ. Сууга мөртөн байрлал. Уртлын өвдөг өсгий төгөөнийг шугамна. Гараа чихнээсээ хоошо дээшээ татаж өгöd. За болж ивэл харцаа тааз руу боломгүй л их зуршаараа дэмсгэлээ. 3 2 1 амьсгалж өгье. 2 өвдөг рүүгээ жоох суугаад өгье. Маш 1. За эндээс гараа цээж рүүгээ аваад ирээрэй. Баруун тал руугаа эргээд мушгий. За мушигж байхдаа өсгий рүүгээ сайн гарын үзүүлдөө. За 2 өвдгөө хоошин сайн дэлгэж өгье. 2 гар мөрний харалтааныг шугам. Гол дэшээ сахан татаж өгөөд 3 эрүүгээ өргөе 2 өргөе 1 сайн байна. За 1 таажуу амьсгалаа гаргаад төвдөл. Эндээс ташаагаад илгээд сууч. За өөрийнхөө боломжоор хамгийн томоор ташаагаад илгээ. За амьсгал аваад 2 гар дэш нуруу юунаас хамсванс. За толгоогоо дээшээ өргөж агаад дээшээ доошоо зөөлөн хөдлөө төрөөндөө сахан массаж хийгдэв. Яа, тэр ингээд зүйл дараагаас
үнээр гоё даа. Тэгээд багшаас хэдэн асуух хэрэгтэй гэж бодож байна. Та яг йога хичээлийн давуу тал гэж бодож байна. За тэгэхээр йогоор хичээхийн одоо давуу талс бол ер нь бол бид нөгөө энэ заалан дээрээ нэг цагийг өнгөрүүлж байгаа энэ цаг бол мэдээж тухайн хүний хувьд үр бүтээлтэй өөртөө зориулсан сайхан цаг хугацаа өнгөрч байгаа. Гэхдээ энд нэг цаг өнгөрүүлсэгээд ардан байгаа 23 цаг маань эргээд үр бүтээмжтэй амьдралын тэнцвэртэй болж идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийгэ ажиглаж анзаарч авах нь чухал байдаг. Тэгээд яаж миний амьдрал энэ йог өөрчлөлт гарч ийн үү гэдгийг анзаарч авах хэрэгтэй. Нөгөө талаар санхүү дээр байна, тийм ээ. Хоол хүнсэн дээр байна, ажил амьдрал дээр байна. За бие организм байна, сэтгэл зүй байна, оюун бодол байна гэдэг нөгөө хэлээд дурдаад баршгүй их сайхан өөрчлөлтүүдийг ачаалдаг та. Тэгэхээр бүхий л амьдралын тэр тэнцвэрийг бий болгож өгч байдаг гэсэн. Ер нь бол нэгсэндээ амьдралын одоо амьдралаа би нэг санаа зовхгүйгээр авч явах нэг шалтгаан юм уу? Бас тэгж тэр талаас нь харж байна. Йогийн багшийн сургалт руу орохын өмнө болохоор надад болохоор амьдралын нэг хүний нэг үнэлттэй үе байдаг да тийм. Үнэлтээрээ сэтгэл зүйн хувьд хямраад одоо юу гэдэг өөрийгөө ойлгохгүй одоо тийм нөхцөл байдалд орсон юм та. Тэгээд гарц гаргалгаа юу байх вэ гэж хайгаад ер нь бол хүн өөрлөгөө өнгөх ёстой юм байна. Өөрийгөө засах ёстой юм байна. Одоо аливаа зүйлийг гаднаас биш дотоодоосоо эрэл хайгуул гэж олох ёстой юм байна гэдгийг харж эхэлсэн. За тэгээд тэр үеэсээ бол яг ингээд йогыг судлаад ингээд сонирхож явж байгаа. Бясалгал хийгээд бясалгалын одоо хичээлүүдтэй явж байгаа хоорондоо миний өөрийн бие махбод бас нөгөө оншин одохгүй өвчнөд тийм ингээд маш их эмнэлэг домхоор ингээд явдаг байсан. Тэгээд тэр булганаас ангижрах салах арга надад одоо йог санагдчихсэн. Тэгээд йог руу ороод маш их гоё тэр одоо өмнө нь хийж авч байгааг өөрийнхөө төсөөлж байгаагүй тэр мэдрэмжийг одоо йогоос авчихсан. Тэгээд хизээний нэг цаг надаа юм байсан юм шиг, би хийжсэн юм шиг, тэгээд миний нэг чаддаг юм шиг. Тэгээд йогийн багшийн сургалтанд суугаад нөгөө шалгалтаа өгсөн нэг хичээл заадаг штэ тий. Тэгээд хичээлээ заасан чи би үнэхээр тайван тий хизээч дэж хүмүүсийн өмнө нөгөө өөртөө ихтэй тийм тайван байж үзээгүйгээр одоо тийм тайван байсан. Тэгээд үнэхээр энэ миний хийх ёстой зүйл юм байна. Яг би өөрийнхөө ирэх ёстой газараа ирсэн байх гэдэг тэр мэдрэмжийг аваад тэгээд ерөнхийдөө бол йог руу эргэлт буцагдахгүй орж ирсэн дээ. За багш маань өөр хийж ярих юм байна уу? Юу юм байна уу гэвэл за ер нь бол одоо йогыг одоо бид нар тийм ээ ихэвчлэн дасгал хөдөлгөөн тийм ээ хураах ёстой юм байна, гоё биетэй болох ёстой юм байна, сонголт сайжруулах ёстой юм байна гэдэг талаас нь илүү их мэдээд байдаг. Мэдээж энэ бүгд бол одоо йогт бүгд оршиж байдаг буюу та йогоор хичээлж байгаа цагт энэ бүх зүйл танд одоо бэлгэндэн буюу бонуснд нэрдэг зүйл юм аа. Харин үүний цаана байгаа гүн ухаан буюу тухайн йогийн тэр одоо йогыг одоо сүнслэг талаас нь өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж судалж тийм ээ өөрийн дотоод тэр оршихуйгаа хөндлөж хайрлах тэр арга ухаанд нь илүү суралцаасаа гэдэг үүднээс одоо манай йогийн төвчдүүд тэр тал руу чиглэсэн сургалт хөтөлбөрүүдийг илүү явуулахыг зорддог юм байна. за энэ багштай маш их баярлалаа. За баяр сургалтандаа суучаад гараад ирлээ. Одоо сийлэнгээ сэтгэж юм сууя. Надад бол энэ гоё байлаа. Хамгийн би бүр аим үлрүү яж анх удаа тэгээ бараг анх удаа явж байгаа болохоор амар жоохон басамжтай юм дээ нэг юм биш баг хөлөхгүй чадчихгүй ах та тэгээ гэж бодоод орсон чи амар хэцүү байд юм байна. Амар хөлөлтөө би хамаг би бүр ингээд татварнаа чангаагаад аюу тийм байлаа. Гэтэ хамгийн сүүлд нь амар гоё тийм нэг юм гоё тайвшрал аюу мэдэрсэн нэг юм сэтгэл санаа бие махбод амар тайвшрал даасан мэдрэмж аюу болчихсон. Чамд байгаа мэдрэмж төрсөн бэ? Би болохоор өмнө нь йогоор хичээлдэг байсан. Тэгээд ойрт хийгээгүй байж байгаа бас яг ингээд дахиад танхимд ирээд хийсэн чинь амар гоё ингээд ностальжиа санагдлаа. Тэгээд амар тайвшраад одоо ингээд яг йогийн нэг цагт ингээд ерөөсөө юу ч бодож амждгүй тэгээд ингээд бүх ингээд тасгал хөдөлгөөндөө
Тэгэхгүй одоо юугаа анхаарлаа ингээд зориулаад орчноос тасрах мэдрэмж нь надад айгүй гоё санагддаг. За дараагийн бичлэгээр өөр газар олцгоё guys. Stay tuned.